17 дугаар жарны эсвэр дарга чимээх гал морин жилийн энэ сайхан өдөр Монгол Улсын ерөнхийлөгч зарлиг буулгаж үндэсний үйлдвэрлэгч болон баялаг бүтээгчдийг төрийн дээд одон медалаар шагнасныг өнөөдөр албан ёсоор гадууж баяр хөглөө. За сүүлийн үед үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг дэмжсэн төрөөс одоо олон төрлийн бодлого явж амжилттай хэрэгжиж байгаа. Данхүүжилттэй тодорхой хэмжээний үр дүн гарч байгаа маш олон сайхан ажлууд явагдаж байна. За үүний үр дүнд бол дотоодын хэрэгцээг 100% хангах, сайжлах юм бол бүс нутагтаа хүнс экспортж улс болох хөнгөн үйлдвэрлэлийг дэмжсэн одоо цагаан алт хөтөлбөр, хүнсний хувьсгал, үндэсний хөтөлбөр, тэр юм одоо Батрын 4-р аян гээд маш олон сайхан хөтөлбөрүүд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагын доор Монгол улсад үндэсний хэмжээнд хэрэгжээд тодорхой хэмжээний үр дүнгүй дараараасаа гараад явж байна. Тэгээ ер нь бол цаашдаа одоо баялаг бүтээгдэхүүн булган сүлтэй байж бас Монгол орны өнцөг улам бүрт үндэсний үйлдвэрлэл хөгжиж цаашаа маш олон одоо баялаг бүтээгчид төрөөр үнэлж эдийн засгийн хувь нэмээр оруулдаг томоохон хэмжээний салбар болохын төлөө цааш хөгжинэ гэж итгэж найдаж байна. Тэгээд та бүхэндээ сар шинийн мэд төвшүүлж сар шиндээ сайхан шинэлхийг хүсээрөөё.